Сайн мэсгэн залуучуудаа та бүхнийг энэ цуглуулсан одоо учирны үе юу гэхээр одоо та нарын үеийнхэн одоо Z үеийнхний талаар ингээд бид бөөнөрөө ингээд буу халах маягийн одоо тим хийж байгаа. Буу наа. Бэж өөрөө хэд оны хөлөө? Би юу? Би 96 оны. Тэгэхээр чинь манай үе л дээ. Тийм. Гэтэ нөгөө all women тий. All women. За энэ бол Z үеийн чинь 96-аас хойшоо ер нь бол хойшоо үеих одоо 2018 одоо. Одоо 2010. Тэгээ 10 он хүртэл ер нь тийм үе байгаа дээ. За тэгээд эхнээсээ ингээд наснасаа илээд ч юм уу эсвэл нэг би ингээд танилцуул явуулж байгаа. За намайг Маршла гэдэг 18 настай. Окей. За намайг Хавтгасар гэдэг 20 настай. Ямар хасраа? Ямар настай? Хавтгасар. За Ямар гоё юм шүү дээ. За намайг Юмучин гэдэг 17 настай. Намайг Гамбил гэдэг 20 настай. Маа Гамбил ингээд за би бас гахад байгаа. Z generation-ийн заримдаа юм сонирхолтой солигчтой шүү нэг. Гамбил гэдэг надад байгаа. Би интросод өгсөн шүү дээ. За ингээд булган ямар байна? За бас хэлж. Би хэдийн шиг гэж. Би ч тэгээ айгүй өөрийгөө залуу гэж бодсон. Би 20 настай. Тийм. Тэгээ та гэж боддог. Бид яа. Бид тийш гад залууны нэг 17 болов. За би та хэднээс арай жоох их хүн 23 настай. Жоох ахын настай яа. Тийм ээ намайг орхоо гэдэг шүү нэрээ. Окей. За Z generation generation-ийн хамгийн ярих дуртай сэдв юу нь юу юм? Тэгэл хайр дурлаас авлаа л гэж. Их орныхоо хөгжил. Аз чарсан юм байна. Албаар газараа голдоо хослол бас тээ. Өөрөө жоо ус төрч үү? Гүү. За хослоо. За. Тэгээд хайр дурлал. За эхнийх нь бол хайр дурлал юм байна өөр. Тэгээ За улсын хөгжил гэсэн. За би ус. За улсын хөгжил. Тэгээ дуу хөгжим тэгэл төрүүлээ. Дуу хөгжим. Гэтэ энэ үг ярихад бас эмгтээчүүдийнх нь хөвч үү заяа. Тэгээ нөгөө K-pop боддtiin бас тэгээ салсан нийлсэн амьдралын тэрийг бол айн үздэг. K-pop. Миний найзууд бол үздэг. Би л сонсон шүү дээ. Маа сэмэгтэй найзуудад дийлэнх K-pop сонсдог. Гэтэ яг нөө яг одоо нэг 10 жилийнхэн бол илүү K-pop тал руугаа эвгүй сонсдог. Би зөв өөрөө сонсдог л та. Яг би ингээ. Харин яг манайх бол тийм байх сонсдог байхгүй юу? Яг чи юу гэдэг Сүүлийн мөрөөгөө аваад үзэх юм бол одоо тэр юу вэ штэ Blackpink хамтлаг байна. Сонин штэ. Одоо EXO гэж яг хэлсэн юм шүү. EXO ч ярин болцсон юм байна. Жишээлбэл BTS л утасны арт ингээ байдаг байхгүй. Би удаач муу. Би дарны ярьж байгааг ерөөсөө мэдэхгүй яг үнийг хэлэхэд тэгээд сайн сонсооройгүй таарч. Бид нар сонсдог байхдаа Big Bang нөгөө нэг TR амар сонсдог шүү дээ нэрээ. TR чинь угаасаа яг бидний нөгөө 10 жилийн үеч дав урлын үсэл гэдэг гэсэн. 2PM гэдэг нэг бүжээ хайцаав л гэдэг. Тийм, 2PM. Окей. За та нар тэгвэл яг хүнтэй авах танилцахтаа яг хүний яг юуг нь хардаг вэ? K-pop-оос шууд ингээ хүн рүү орох юм уу те? юу ч бодсон хэрэг би бол хийж боддог байхгүй. Жишээ нь би бол гой дуучаараа за яг тэр шиг бол юм болыг яг багада тийм хэлсэн дээ. Тэгэл ер нь тэрүүгээр ч явж байгаа. Одоо бол ингээл Z generation-ийнхаас гоё мотивашн авал те. Гарууд айгу гоё юм. Тэгэхээр би гоё байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгэхээр дуучаарч байсан гэж ямар төрлийн дуу юу сонсдог вэ? би бол өөрөө ингээд тийм одоо бодохоор ингээд мохооч юм яаш ингээд юм гинж минж нэг онцолт гэсэн. Гинж онцолт. Өөрөө айгу өргөн зөө. Тэгсэн юм дахиад өргөн өмд өмсөн. Тэгээ явна тэгэхээр ингээд манай багийн багш тэгээд зөвхөн чи тэмээнээс том тэмдэгтэй байж гэдэг үгийг би одоо л ойлгосон юм. Чи нөө UB comedy дээр яриад байсан шүү дээ. Тэгээ Ice Top Generation. Яг тэр бид нөө тэгээ чиний тэр стил ч. За баярлалаа. За тэгээд одоо нүрээ хэцээ. Сакс тоглож байгаа бүгд. Яг саксоо. Сакс. Энэ талаар ярихгүй. Жоох ингэжтэй. Дараагийн асуултаа. Тэнгүүд тэнд яг асуусан асуултан дээр шууд ирж байгаа. Анх танилцсан хүнийхээ юуг нь төрүүлж хардаг вэ гэсэн. Тэгвэл ч одоо хавтасар дээр харахаар ч одоо эхлээд бол яг дүүрэн нэг гимтэл төрүүлж харах юм дээ. Яг харахгүй тэглэл таараа тийм. Нэг одоо хүмсэг юм сапраа да. Энэ гурыг бол хүн. Ямар балаа юм. Энэ яг жишгээд аваад нуусаа хийцээ авах. Одоо энэ бүтэн сайн авахгүй. Хоёр бүтэн сайнаас хойш дугаар хийх хэрэгтэй байсан байх. Нүдэн жигээ болчихсон шүү дээ. Одоо юу ард тий одоо
би чи бас ингээд Z generation-ийнхэнд тий би чи бас хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь яг чи юуг харддаг? Ингээд залуучуудтай танилцахдаа эсрэг гүйснэнтэй. Би л амьс саарддаг. Сайн яриад юм нөөс ярих гэж байгаа юм уу заа. Би тайлбарлаа хүмүүстэй. Би авчирж байгаа байдлыг хардаг. Тийм гоё цэвэр хүмүүс эдэн шүү дээ. Нөгөө гаднаа цэвэрхэн гэхдээ дотроо бас яарч бутлан цэвэрхэн нөөс заваа. Шивэртэй ч үсэн. Тий, тий. Маа шивэртэй gasгад тэр чи ямар амтын. Та тиймээ тэгээ цаашаа тэгээ шивэртэй дотносон шүү дээ. За, хавтасар. Нүд лар. Нүд лагна. Тий. Өөр юм арахгүй. Аль миний карта. Яг өөртөө таалагдсан мөн байна даа л гэж харна. Юм уу чи? Би болохоор хүмүүсээ ингээд хараад тэгээ ерөөсө харангуйтай болохоор сайн хардггүй. За, тэгээ юу яа. Тэгээ гоё үнэрлдэг, гоё үнэртэй байлаа. Надаас юу өнөрч чи. Би хажуучаас сууж байгаа шүү дээ. Тэгээ би өөхий өнөртөөс татсан гэдэг нь шүү дээ. Яг нэг үзэл наа яг халнаа. Ямар юм ихтэйс. Яг тэгэл сэтгэлийн шарах юм да. Сайн шээ. Анх уулзах сэтгэл тавьлаа шүү. Өгсөн юу. Тэгээ мэдээч угаасаа анх л яаж юм шиг ихлээр хүний гаднах төрхөн шүү дээ. Угаасаа яриад жоох өрнүүлээд ч юм эсвэл зүгээр ингийн ямар журмаар танилцж байгаа шаардлагатай юм шиг ажил хэрэг юм эсвэл үнхээр найзлаад хөрөх гэж юм уу те. За яг үнхээр найзлаад хөрөх гэж байгаа тэгэл халамжийг хэлнэ шүү дээ. Халамжийн харна. Ямар хэдий хэмжээнд даацах юм. За одоо намайг хараа. Яа хостелтэй жишээлбэл байна те. Энэ бол зүгээр яг миний одоогийн хийдэг ажлаас ажиллагаалаад юм албаа хувцас бол баян үүсэх шаардлага гардаг. Тэнгүүч юм. Яг аав гэж үзэл алах гэж байна. Тэнгүүт нь юу сайн. Тэнгүүт баруун гэж. За ингээд дэс ч юм уу те. Өглөө ингээд тиймээ тийч баруун гэж. За ойлголоо энэ бага компьютерийн хувьд бол уугаа бай. Тэгэхэд хараад ингэ тийм байх өглөөс ирээд за би зингээд сайн маршрут гаргаж байгаа байхгүй ингээд сайн бид нар нэвтрүүлэг эхлэхээс өмнө те ингээд энийг асуугаад үзсэн чинь би зүгээр ярьсан л асуугаад гэж ярьсан чинь би бол яач вэ оомсгад байхгүй. Энэ ааш цэвэрхэн бол аа цэвэрхэн. Манар гаж зүгээр. Би жоохон тийм ер нь бол өөрөө цэвэрхэн хүмүүс дуртай тэгээд өөрөө жоохон тийм бас хэцүү шттэ. Эсвэл яг эсрэгтэй наав нөхч чадахгүй нэг хардаг та. Танилцаад ихний болцсон зэрэг батла тайл. Нүгс одоо жишээ чинийхийг харахад ингээд өмд Харуулахгүй. тэрий чи завсрах оомш байхгүй. Чиний хот өнгөтэй оомш байсан шүү дээ. Тийм би бүгдийг хараад юм шүү дээ. Аюу шүү. За энэ хүний дотор яг ямар юмсан бэ? Үгүй надад цацгаа юмсан. За миний хүчин дотор тэгвэл ямар амьс вэ? Би яг гэтээ нэр зээч хийж байгаа аим сүнтэй ингээд одоо ингээд энэ вирус болсон чинь корона 2020 онд тэггүй юу лээ Ванга 2020 онд тэгнэж бодсон. Энэ Ванга стомонд юм ээ би бүр Хөөе одоо манай зэдэх балатан жидэх болсон шүү дээ. 2010-аас хойш л гэж байгаа. Зэт олдод Зэт оолч ч юм бол одоо таарсан. Би бол биш гэж. Би бол юм ерөөс ихтэй. за тийм. Би өөрийгөө яг Z generation-ийн яг хамгийн өргөл мөчнө. Яг өргөл шаардлагатай. Энэ зэд үеийнхнийг бодлоо. Би яг оргил нь 2000 оных юм байгаа байхгүй юу? 98 ер нь яг нөө оргил нь 98-аас нэг Аа шид эрг хөгшөөс асууж байна. Гэтэ Z үеийнхэн бусад үеэс юугаар ялгаатай юм. Яг яагаад одоо жишээ нь Z үеийнхэн бусад үеийнхнээс онцлог илүү Бусдаас илүү олон зүйлийг үзсэн. Аудлаа юу гэсэн чинь. ер нь бол юм амар хурдан ингээд дахин амар чанаргүй. Чанар чанартай бас байж За бид нар яг нэг амьдарч байгаа 900-аа бодоод үзсэн юм. Мэдээ 900 байгаа. Тэгээ ингээд амьдаа сошиал хэрэглээтэй байгаад байдаг. Тэнгүүд чи биднээс дээд үеийнхэн те одоо миллениум л. За энэ үеийнхэн ч үргэлж бид нар шиг ярьж ирснийг үүсэхгүй байхгүй. Бид нар л энийг хорныг ингэж яа те. Яг төгөнгөт чинь яг бид нар шиг одоогийн инжензи үеийнхэн шиг ингэж нийтэд яг ингэж танигдаагүй ч зөвхөн тэгсэн мэт тэр үеийн явж ирсэн үүсэхгүй. Тэгвэл чи удахгүй нөө айлгүй юм чи гараад ирсэн те. Гүй инжензигийнхэн л алга болчихвол Монгол юм чинь ярьж байгаа юм үүсэхгүй. Тийм шүү дээ. За яг баярлалаа. Гэхдээ зүгээр би бол манай ээж наваг шоолж дүүнэрт яриад байгаа байхгүй. Би бол өстэй айл гэрт ах хүн байна те. Бас ах хүнийхөө бас рингээ алдахгүй бас хичээн те рингэн дээр тулдсан шүү.
Юу дээш дөхөхгүй. Ах чинь бол нэгдүгээр ангитай компьютер гэж мэдгүй кейборд дээр ингээд тоглож ирсэн өшгөж тоглож ирсэн гэж байна. Одоо нэгдүгээр ангийн дүүнэр бол алж байна те. Ер нь бол компьютер авсаар бидрээс илүү үнэ. YouTube ороод өөртөө ингээд Google-тэй кино үзэл явж байгаа шүү дээ. Эдгээр тэгтээ Z биш. Тийм. Альфа. Хойш болчихно те. Тэрнээс ахах. Z generation-ийн болохоор яг ингээд дунд үед нь. Би зүгээр Z generation-ийг бол юу гэж магтахгүйхээр би ингээ ах нартай уулзаад танаа үеийнхэн ингээд ярьдаг байхгүй. Би ах нарт бол хэлдэг. Хизээч Z generation-ийн бүх өргөөг тойрчоод тэгээ мөнгөтэй болохоо төрөвчөө гаргаж даалгахгүй. Тийш. Хизээч наача юу Z generation-ийн гандан дээр очиод амьдралаа авраач ингэ суухгүй. Хизээч Z generation-ийн за энэ ч одоо хотлооч. Ер нь сүүлийн үе жоохон гэхдээ маахан мэдээлэл дунд амар ордог гэсэн. Би бол зүгээр Z-ийн үеийнхний тим болсон гэж байна. Мэдээллээр юм хангагдахтай нэг тэрийг нэг тоодгүй. Одоо бол зарим нь яг л тусал. Гэхдээ мэдээлэлээр хангагдсан ч бас арайч нэг аз бурзаа авчихсан. Тийм бас арайч төрөвчөө барил даллаалстай нөө. Би баласт очаал тий. Тэгэхгүй штэ манай. Мэдээллийг сурвалжаа яг баттай авчихлаа байл тэгэл. Болно. Би хэлэх үү? За ярианыхаа хоёр төгсгөр рүү анхаарах юм бол яг Z generation-ын сайн манай гамблыг бас хэлээдсэн. Энэ мэдээлэл технологийн 900-д амьдарч байгаа. Одоо бүгдээрээ захим хувьсгал гэж ярьж байна. Ажилтны төрлийн 4-р хувьсгал гэдэг. Ер нь энэ захим хувьсгал ер нь энэ амар access тийм юм. Одоо яриа сурчиж. Ер нь тий. Ер нь одоо Facebook дээр юу гэж асуул энэ тэнэг асуулт болсон тий. Instagram дээр гэж асуул хагас тэнэг болж байгаа. Яг тэр нөгөө дээш ахмад бол баг ашиглах байгаа шүү дээ. Энэ үг чимэг барьж тий. Тэгээд одоо Facebook, Instagram хэр ашиглаж ийн ер нь бидний амьдралд ямар нөлөөтэй байна гэдг нь аягүй чухал болсон. Тэгэхээр ер нь өдөрт хэр зэрэг ашиглаж ийн? Нэг ашиглана уу? Би ч өөрөө 5 6 аккаунт хөтэлдэг хүн болгоо шүү дээ. Нэг л ашиглана. Ер нь Сэрүүн байгаа. Instagram-ыг илүү ашигладаг уу эсвэл Facebook-ыг илүү ашигладаг уу? Instagram-ыг ашигладаг. Би бүр одоо Facebook энэ бүгдийг татсан. Одоо өдөрт Facebook амар хооч ирсэн. Тийм. Илүү болсон шүү дээ. Facebook нэг болсон шүү дээ. та Twitter ашигладаг уу? Үгүй Twitter ч бол хөгжүүлэх байхгүй юу? Оо бүр. Одоо нөгөө манай 76 барга энэ явцсан. Оо тийм үү? Тэгээд тийч боддог. Одоо л яг нэг Instagram л юм уу ч? Instagram Instagram хөө. Ер нь аль адилхан дөө баг. Facebook, Instagram. Instagram ер нь эзлэг ашиглана. Гамбил. Сошиалшсан. Ерөнхийдөө тийм YouTube, SoundCloud тэднэр л үйл голдоо шүү дээ. Подкастынхаа юм уу? нэг юм сонсдог. Чи ямар подкаст хэвлэлтэй? Нарнаас том аа. Хоолой молоо тийм уус гэсэн нарнаас. Нөө сая чинь яриад сошиал нэр цэвэр амьдрахаас тэгээд Тэгээд нөгөө өөрөө яг юу л орчих юм бол наач подкаст дагаад байна шүү дээ. Идэвхтэй шууд наач подкастын юм ингээд бахаад байгаа. Миний хувьд Instagram-ыг илүү ашигладаг. Тэгээ YouTube-ыг ер нь бол хөвчлээ ер нь бол өөрөө влог энэ хөтөлбөрчсэн ер нь бол хөвчлээ амар их юм үздэг. TikTok-оос амар үздэг. TikTok гэж үстэй. TikTok бол таалж шүү дээ. Instagram ашигладаг гэсэн үү? Тийм, Instagram төлхөө ашигладаг. Тийм. Facebook төлхөө ашигладаг юм байна уу? Чи тойл юм тийм ер нь Facebook. Би тэнд одоо Facebook ч хуучирсан гэхээр сая банцандаа тэгээд Тааш тийм юм байна. Шат харгаар юм байна. Тэгээ би бодсон. За тийм юм байна. Тэгээд та Instagram шүү дээ. За тэгээд Facebook ч энэ мохоо даамттай болчихлоо. Гэтэ тийм ялцчихгүй Facebook амар тийм муухай одоо сөрөг орчин амар ихтэй болсон. Ямар нэгэн хүн ингээд шинийг санаачлаад одоо ингээд юм хийх үе доор нь ингээд заавал доорож ингээд муулсан тэгээ доош нь ингээд татсан тийм сөрөг комментууд байдаг учраас ер нь Facebook-ыг одоо хүмүүс ашиглахад болсон. Ер нь Facebook бол одоо бидний ярьж байгаа бол Twitter л болсон дөө. тийм би Instagram ч аяга гоё ирсэн. Facebook дээр тэр амар стресстэй одоо одоо жишээлх юм бол нэг үнэхээр найзууд тэгсэн мөртлөө нэг бүтэхгүй ингээл байнгын юм шеэрлээстэй ч юм уу бараг л нэг тийм нөхдөд байдаг шүү дээ. Тэднийг бол тэгэл амполо гэж байна аягаар амар гэдэг шүү дээ. Facebook-ээс гэсэн мөртлөө амполо. би Тэнгүүч Facebook-ийн нэг дарамттай юм уу спонсор гэдэг нэг мөнгөний нэг тийм реклам байна. Тэр нь л тамтай байдаг. одоо бид тэр комеди үздэг байхгүй. Комеди ч гэсэн яг Instagram-ийн IG-ийн одоо яг бас сул талыг яриад байна шүү дээ. Ер нь бол нэг талаараа би бол гэж хардаг. Ингээд амар тийм
юм гахах гэдэг байгаа ч заримдаа яг тийм байдаг жишээ. Ер нь бол IG-д Монголд байдаг юм байт юм. Аа шүү. Тэгэл миний мэдх ингээд followers донд байж байгаа бүх хүмүүс ингээд дандаа гадаад. Тэгээд дандаа гадаад. Гэтэ ирчүүд нь тэгсэн ирнэ. Айгүй олон жил гадаад байсан тэгсэн ирнэ нэг ч юм зураг мөн хийхгүй. Маа эмгтээч дөө ёо баг. Instagram ирээд байна. Бүх юм зөө ингээд. За. Амьдралынх нь ингээд бүх цаг минутыг баг зүгээр л юу гэдэг сторигоор нь үзэж болох. Гэтэ баада бүр амар. Нэр юм бүгд юм шүү дээ. Тийм үү. Хизээ. Хизээний үе юм Марк чи. шийдэл өдөртөө хэдийн стори оруулчихсан. Би бүр ингээд аялаад шүү дээ. Аялаад би өдөрт 10 л оруулчихсан. 10 мар бол миний хувьд бол. Наач юм бол зүгээр энгийн л. Яг ингээд төв байг ашигладаг хүмүүст бол 10 бол ийдэлцдэг. Бараг өглөө. Макс нь нэр дээр 30 хийж байгаа. Бараг тийм хүмүүс байдаг билээ. Эсвэл бараг өөр систем өнгөрүүлгээр энэ. Гэтэ ганцхан өөрийнхөө зургийг оруулдаг хүмүүс байх шүү. Тэгээ ганцхан өөрийн зураг биш маш олон. Марслагийн Instagram бол ингээд зүгээр ингээд тийм юу юм мэдгүй ингээд зүгээр юм битүү тэмдэглэж зүгээр тэмдэглэж тийм. Чи нэг Instagram хөтөлтөөс жоохон хаваалцсан юм яагаад гэж хэлдэг. Үгүй зүгээр л би чинь нэг өөрийнхөө зургийг хийхээс илүүтэйгээр хүмүүстэй их нөлөөлөхийг хүсдэг байхгүй юу. Тэгэл тиймэрхүү юм хийлээ. Бөөжөлтэй бүгдэлтэй юм уу? А тийм бөөж гэдэг нь юу юм? Бөөлөж юм. Тийм төлөвлөгч дэвтэр гэсэн. За. Одоо энэ бөөлөж журнал одоо яг Монголд юм бол одоо яг Марцагийн яг ингээд Instagram нь текст дээр явдаг гэсэн үг юм тийм. Текст хийж байгаа. Зураг дэвтрээ одоо дэвтэр маягаар. Яг энэ дэвтэр бол ердөө нэг хэсэг юм. Медиум бас гоё юм шүү тийм. Медиум бичвэрээ. Тийм тэр бас гоё юм шиг. Медиум дээр болохоор тэнцэн нөх хүн яг өөрийнхөө яг сурсан мэдсэн тиймэрхүү зүйлүүдэд оруулал илүү гоё идэв. Тэгээ бөөлөж журнал бол одоо ер нь бол яг бидний одоо насны дээр ер нь бол аюу хэрэгтэй. Эмийг ангид бүтээлчээр одоо төлөвлөх гэсэн үг байхгүй. Яг зүгээр нэг одоо бичих биш те. Ингээд сэтгэгүйг ингээд бас дагаж ингээд хөгжүүлдэг тийм. Ая би л амар таастай. Маа дээд үе яах нь үлдчихвэл намайг авраа. Ер нь бол би жоохон хөгшин юм гэж тэгээд зүгээр хандаад хэлчих нэрээ долоовч юу. Маа дээд үе маа одоо 90-95 оны бол ахнарт бол ганц зарчим байна. Бод хий болоо. Үрдүнд хүр. Яг тэр философор би хүмүүцсэн. Тэр философор хүмүүцсэн учраас зорилго нь түүнээр гаргаад өгдөг юм. Яг ч юм уу хий. Тэгээ зорилго төрөх ёстой. Тэгэхдээ төлөвлөгөө бол илүү бас хотцсон соёл бий болж байгаа юм. Үгүй хотцсон гэрч үү гэсэн. Одоо юм хүүгийн өөрийн амьдралтай хүмүүсийг тийм төлөвлөгөөг нэрийн гаргах шаардлагатай болсон. Үгүй. Ерөнхийдөө амьдралынхаа ямар ч байнгтай байдаг бол төлөвлөгөө гаргахгүй заашгүй. Ерөнхийдөө ямар ч их ажилтай байгаа бол тэрийг одоо өглөөний 9 цаг тийм уулзалттай ч юм уу. Би бол утсан дээр. Би бол эзэж гараад. Би бол амьдралдаа айгүй олон төлөвлөгөө гаргасан. Утсан дээр бол төлөвлөгөөгийн жишээлх юм бол бидний календар гэдэг чинь. Google календар. Тэрнээр би тарьж штэ. За жишээлх юм бол өглөөний 9 цаг тийм хуралтай байсан тохиолдолд 10 минутын өмнө ингэж мэдэгдэх нь өгдөг. Тэнгүүтээ мэдэгдлийг нь хизээ өгдөг. Тэнгүүтээ энэ уцыг чинь бас нэг ариу өөр юм шиг. Тэгээд юу юм бэ? Тэр төлөвлөгөө чинь цаг болгоноор нь өгөх юм уу өдрөөрөө хийх юм уу? Ямар ч үгүй. Бооч юм уу? сараар Бооч. Өөрөө яаж төлөвлөмөр байгаа тэгэл төлөвлөвч. Тэгээд чи ганц хоёр тийм уучлаарай. Зуршил бий болгож болно өөртөө. Сайн зуршил. Таадас яг нэг юм асуу. За ингээ бүгд аваад үзэх юм бол сошиал орчны идэвхтэй хэрэглэгч нар те бид хүмүүс дээр эцэг яг яаж хүлээж авдаг анхаардаг. Жишээлх юм бол одоо Facebook дээр бол за их найзууд байдаг шүү дээ. Яг ээж мэж ингээд юм пост хийх. Хараад идэв болоо гэсэн те. Яг иймэрхүү нөхдүүд угаасаа за байдаг. За би арайч амхаалал хэцүү л байгаа л өөрийнхөө дуцаараа. Яг иймэрхүү. Тэнгүүт ч жишээлх юм бол бидний хийж байгаа зүйлсүүдийг яг ингээд дэмждэг юм уу? Эсвэл хязгаарлах зүйлийг нэг хязгаарлах юм. Тэр талаас нь оролцож л да. Эцэг эхчүүд яг биднэрт хэрхэн сошиал орчинд нөлөөлдөг. Яг одоогоос 5 жилийн өмнө бол анх Facebook одоо 2015 онд Facebook иргэдээ хөгжижсэн шүү дээ. Тэр үед бол эцэгчүүд угаасаа тэгдэг байсан шүү дээ. Наадгаа бойл. Угаасаа хинт ч хэрэггүй бол адлаа нууц орлох чинь ирээд мэдчих хортой мардаг гэдэгсэн бол одоо бол өөрсдөө зэлсэн тийм. Яагаад гэвэл өөрсдөө та бид хэд чи одоо та хэд Оролцсон. зөрүүлээд тийм. Нөгөө хавраа юм шиг яг тэгсэн байхгүй. Facebook нэг өгсөн тэрэн дээр нь одоо найзууд яаж яана гэдэг ингэ явчихдаг. Ер нь бол 7-оос 10 дугаар ангийнх ер нь ээж аваагаа нэг блог хийж байгаа бох тийм зөв. Би бол тийм. Одоо бид нэр Эд ямар юу ямар Маа дүүнэр тийм бохоо. Одоо маа яг миний доотлын дүү бол наа болчихсон шүү. Тэгээд би юу ярьж байгаа вэ? Оч чаддгүй. Тэгээ өөр хүний хараа олоод тахгүй. Тэр юу гэсэн блог шүү дээ. Би бас блог хийжсэн ер нь бол тийм.
Тэгээд би чи ингээд жоохон тийм бас гоё мөр холбоно тэгээд эмэгтэй хүний талаар аяга холбоно те. Ер нь бол хэрэлдэж уурлах эмэгтэй буш хэмжээ ч гэсэндээ зангиаг нь засах эмэгтэй эрэгтэй амар бицэж ээж багаж нь таарсан яг хэрүүлийн юм олон нийтийн сүлжээнд тавьдаг. Тэгээд ер нь бол блогч гэсэн үг байгаа. Блогч гэсэн үү юм уу чи? Би ингээд би блогч байгаагүй. Би блогч гэсэн юм ээж аа. Манай дүү ингээд надаас яг 1 хоногийн өмнө ана хүн яаж блоглолцгийг гэж асуусан байхгүй юу? Тэгээ би зааж өгсөн чинь маргааш нам блоглолцсон. Тэр л хамгийн амар. Тэр чинь доо хэднээс зүр тий? 7 молоо насны л зүрх. 10 настай дүү. Одоо 10 настай хүүхд блоглож байгаа юм уу? 10 настай хүүхдээ Facebook шүү. Байж 10 настай шиг л үз хийжсэн. 10 настай гадаад тоглосон. Гадаад тоглосон ч юу үзчихсэн юм бэ? Яг жийгсэн гадаа гараад суучлаа өөрөн дээр. Тий, суучлаа өөрөндөө би зогтож чадахгүй яаж байгаа. Ятгаад тэгээд булгаагүй чинь тэгээд дөрөв би тэгээд өвддөг байсан юм чи 4 5 талаас жийлцсэн. Огтуудыг юу гэдэг байсан. Бид нар бол хийлцдэг байсан яхаар. Бид нар гадаад л тэгээд тоглосон. нэг хоол мол хийгээл нэг тий гадаа нэг гоё хоол эдээс тоглол тий. Нөө өгсөн ирж байгаа л тий болчих гэдэг тийм. Тэгэл тэр чинь гэр бүл төлөлт ихний шиг байна. Би 10 настай юу гадаа тоглож байгаад бүр ингээд нөө ухааны алт гадаа тоглож байгаа зүнхтэй ингээд өдөр нөө бүх маажсэн. Тэр юу хайжсэн бэ? Цэц авах гарахгүй байхгүй юу? Яг тэр гарахгүй гэдэг нь ус гаргаад өгч гээд амар дугаар цаам зам юм чинь. Тэр эндээс яг нэг хөлстөө шороон дээр тоглоцсон. Тийм яг ингэж гадаж магадаа мөр гарцсан тий. Тэгэхээр ярьж тийм даа юм аа. Ахнатаа тоглодог. Ах чи штэ найз нар тэгээд надаас ахин насны хаа одоо чи наа 5 дугаар гэдэг 8 дугаар юм байхгүй. Тэгээд нөхдүүдээр математик заах юм. Мэдхгүй. Би амар noloхгүй. Одоо ч юу X болоогүй юу. Тэр X нөө хаалтны өмнө гарахаар одоо яг мэдхгүй зөө. Гэхдээ 100 дотор болохоор нөө хар хонор боддог. 100-аас гараад боллоо шүү дээ. Яг тэрийг бодвол маа 8 дугаар ангийн тий одоо хамдуу та хаач зөө. Яг тэр наа хурдан авч гаш тоглох гээд бүгдийг буруу загаад өгсөн. Бүгдийг идэхгүй. Ингээд штэ бас. Орой ч гол зодолдог бас. Манай болгож тоонд муу гэдэг юм л дээ. Тоом тоолохдоо 1 3 4 5 гэж эсвэл 2 марын 5 хайчихчих. За тэгээд захин ертөнцийг та хэд бол бүгд идэвхтэй ашигладаг. Ер нь сошиалор явж байгаа одоо юу гэх юм бусад Z generation-ийнхэнд хандаж тэгээд сошиалор явж байгаа хамгийн бас нэг өөрснийхөө хэрэгэлдэг нэг давуу талыг эсвэл энэ сошиал яг энэ хэсэг муухайдаа гэсэн нэг зүйлс хуваалцаач. Тэр нь одоо яг юу вэ? Би хэлчихв шүү. За хэлээ. Facebook-оор зур хаяа гэж байна. Хоёроо. Би бол бодож байгаа хгүй. Facebook компани тий Монголд өнөөдөр хамгийн олон хэрэглэгч шүү дээ тий. Тийм дэлхийд хамгийн олон хэрэглэгч шүү дээ. Би баярлалаа. Монголчууд нэг юмараа шүү дээ дэлхийд. Instagram бас Facebook-ээр харьяач юм гэдэг. Facebook, Instagram харьяалсан. Гэтэ нөгөө юу Instagram Facebook-ээр хай гэж бол ерөөс хэлж болохгүй. Одоо чинь нэг хэл зарим хүмүүс Facebook-ээр энэ чинь одоо чинь пэйж ч юм уу, групп ч юм уу тийм юм амьдралаа залгуулдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол тийм байлаа ч тийм. Instagram нь бол жоохон цензуртай, тэгээ жоохон их сурвалжаа жоохон баттай юмнуудтай л ингээ оролцмоор байна. Тэрээс шинэ хэрэгтэй хэрэггүй одоо нөгөө түрүүн хэлсэн шүү дээ тий нөгөө мөнгө барайл зааз гэж 1000 тэгээд юу нэг амьд. Мөнгө бас дуусчих. Дээрээс нь саяны яг нөгөө коронавирус биш үү? Коронавирус үеэр одоо манай ихчийн ахи тэр нэр voice яаж байгаа гэдэг хүн болгоно нэг нэг манай тэндээс тийм юм гэж би ихэндээ хайцсан шүү. Хөдөө гамар гэм л үү. Тийм. Айс тэр гомшаад нэр. тэр их чи хоолойн яаж яахт нь бүр нэг амар. Амар шүү. Манай имүүж нэгтэй айхалтай зэрэг. Угаасаа хин ч айхаар юм билээ. Вирус ороод ирлээ гэсэн. Би зүр айгаа зүр шүнжээгөө бодод юу вэ тийм юм багтаа. Багаш өглөө гэж юу вэ гэхээр бид нар одоо яг өнөөдөр яг ингээ ярилцаа сууж байна тий. За ингээд generation Z үеийн чинь ийм давуу талтай бөгөөд ийм сул талтай. За давуу талыг харуулж байгаа бол бид нар ямар нэгэн хүний чихэн дээр ирээ шивж байгаа чихэн дээр цэцэг ургуулж байгаа зүйлс нь итгэх хэсэг юм байна. Ямар зүйл цензуртэйгээр мэдээллийг сурвалж байгаа хяндаг хардаг, мэддэг байснараа энэ бас бидний нэг давуу тал нь болох байх гэж арай л ухаал мэдсэн. Ухаан талтай чи юус их ухаал юм лээ. Тэгээд Z үеийнхнийг одоо бүгд төсөөлье зөө. Instagram байхгүй, Facebook байхгүй. Тэр
нэг юм онгоо өгдөө шүү дээ. Тог тасраад үзлээ гэрийнхэнтэйгээ ярилцсан чи манай гэрийнхэн байж байгаа. Тийм. Яа одоо хүний л амьдрал байна. Уучлаарай. Тэ яасан гэхээр инновашны төлбөр гараад манай гэртээ тэр өөрөө төлбөр төлөх чадамж бүхий этгээдүүд алга байсан бохгүй юу? Тэ чадамж бүхий этгээдүүд ч та аав ээж хэрэг шүү дээ. Яг эдийн засгийн орлого орж байгаа. Тэгээд яг тийм байж байгаа тэгээд бид нар ингээд баах ингээд доош 3 дүүтэй. Маах төлбөр төлсөн буюу инновашн ажиллаж явах үед яадаг вэ гэхээр ингээд өрөөрөнд орсон баг. Өрөөрөнд ороод өгсөн юм дийдгүй би ганцаа ингээд том өрөө зурагтаа байслаа. Тэгсэн чинь зурагч байхгүй, уцууч байхгүй болоод тэгсэн чинь гид буч гэж хэлээ. Та хэдийг одоо ингээд зөв төсөөлөд үзье. Уц чинь байхгүй л бодъё зүгээр. За уц чинь байгаа мэн. Юу ч юм байхгүй. Facebook ч байхгүй, Instagram ч байхгүй. Одоо өөр юу ашиглах гэдэг чинь бүгд байхгүй. Тэг юу их вэ? Тэнгүүчээ PUBG гарч ирж байгаа байхгүй. Уц байхгүй шүү дээ. Уц байхгүй шүү дээ. Уц байхгүй яах. Тэгэл зэрэг тэмгээ өшөглөө юм шүү. Тийм дээ. Тий яг л тийм шүү дээ. Намаа Бидний ч үед ажил нөгөө мостигээ танилцсан гэл юм. Яаш таа чинь. За москвиг санаж ин тийм. Тоглох байгааг гэхдээ. Би бодлоо. Би ч гэсэн төлөвлөлтэй. Тэгээ инглишний түлхэж тоглолтоо. Юу ялдаг ингэдэг тий. Яг энэ үргээл боцгоо. Үнэтэй гоё шүү дээ. Энийг харсан хоо. Оо яг юм. Чи били үуч тийм байх. Яра яг энэ үнэтэй. Ого баа дүү бэлгэлсэн надаа. Дүүгээ Яс нэг дүүтэй тоглолт байсан шүү. Манисил үе аник шүү дээ. Гоё шүү Би дээ. дүүтэйгээ тоглолдог байсан. Тэгээ юугио тэр нэг юугио гэж яг аним нэг энэ дээр карт амжилт шүү дээ. Тэгээ бага багтаа шүү дээ. Бага ингээд ингээд явж байгаа. Даун ихтэй. Би тэрийг амьдралдаа ганц тоглож үзээгүй. Гэсэн тийм. чиг уусаад үзсэн. Тэгээд ингэдэг. Тэр зүгээс хайр юу? Миний амьдрал төдөлтэй хайр. Тэгээд би ч нөө том битээ учраас ингээд татуул орсон. Реакцаа татчихсан. Гууд очих. Зураас мураас даваад бүр хашаад тавсан гэсэн шүү дээ. Тэгээд ер нь бол ингээд эсрэг багийн тактик булгаа таалагдах хүнийг урдаа явж байгаа. Булгаа хийж татахгүй. Та нар тийм бодож байгаа юу? Үгүй. Ашиг ганцаараа л бодож. Амьдралдаа баагаж тоглож үзээ. Ажил амьдралаа яадаг. Бүр нэрээ юу? Баагаж тоглож байгаа гэж Би харж ингээд байгаа. тоглоё гэсэн ч ойлгоогүй. Би ч гэсэн ойлгодгүй юм дээ. Өө таа чи тийм юм. Ингээд Яг ганц ярьж зараал үүдэг. Тэгэхээр би баг насны ер нь тоглож өгрөөгүй юм билээ. Тэг юу хийсэн? Би багтаа бүжгэлдэг байсан. Байг бүжгийн тоглоно. Тоглоом мөн яваа. Тэгэхээр би Mortal тоглож үзээгүй, баагаж тоглож үзээ. Тэс ч та үлцэн юм бод вэ шүү дээ. Нөө ганц тоглож байгаа. Бүр нэр юм уу? Үгүй. Ти яаж юм шүү дээ. Би одоо бодож Бүжиглэл амьдарч байхгүй даа. Тэгээд утас гарч ирсэн чинь энэ амьдрал билсэн бохгүй юу? Тэр PUBG тоглох аа. Гэтэ би тойжиг байгаагүй бас. Бүжин дээр бүжигтэй маш олон хүмүүс байгаа гэж тэгэл ингээл. Овааны гимсийг бол бас ихэргүй юм. Тэгээд нэг санаа би асууж гайхал. За одоо нэг бид нар гоё ингээд сошиал орчинтай Facebook-ээр хүснээ бичдэг те хин болгон хүснээ бичдэг байна. Одоо яаж энэ Z generation-ийнхний мэдээж ингээд сошиал орчингууд ер нь өмнөх үеийнхэн ямар дүүсэн юм? Ямар дүүсэн зөвхөн Z үедээ гарч ирсэн юм. Үгүй шүү дээ. Татарын дуунуудыг сонсоход бүгдээрээ эм болгоно. Би ганцаараа яв гэдэг чинь Тэр рокийн тийм дуу байдаг ш татарын дуудыг сонсож ямаараа те. Байдаг л үе болгон байдаг юм байна те. Краш. Бидний үед нөгөө эмо гэдэг нэршлийг нөхцөн. Бид нар ингээд юу болгох ер нь нэршилдэг болцтой ингээд эмо. Тохой одоо яг юу нэршилдэг байсан бол ганцаар л. Хоны ганцаар л мэдгүй ямар гэсэн. Гэтэ тэгээд ер нь бол амар ямар төгөлцөн. Би л тийш болгоно шүү дээ. Амар ямар би л зэндээ ямар шүү дээ. Зэндээ ямар л ч те. Би яа амьдраад байгаа би. Эмо гэж ч өөрөө булгаа шүү. Тийм бодлого төрдөг байсан те яг юуны төлөө амьдраад байгаа Юу юм. нэг амьдраад байгаа. би яах гэж төрсөн юм бэ гэлээ. Турах гад хоол сойж өгдөг бодож байгаа байхгүй ингээд. Булаа нэг л амьдраа. Юу хийгээд байгаа юм бэ тэр. Хин чадах юм байна уу? Кэж бас уудаг өнө би. За тэгээд сошиал ертөнцийн сонио хачингийн яриул айгүй олон байх гэж бодож байна. Ер нь амьдралдаа сошиал ертөнцийн дээр бүр ингээд Facebook дээр их зураг оруулсан уу, Instagram дээр их зураг оруулсан уу та? Instagram. Яа, битгий. Тойрол яалтчгүй юу байсан? Facebook дээр идэвхтэй. Та хэдэн оноос ер нь бол Instagram-ыг ашиглаж эхэлсэн?
Instagram, Facebook нэгдээд 2014-5 онд энэ мэдхгүй оролцож байгаа. Instagram уу? Би бол 2012 оноос Instagram уу? Одоо би ч хамгийн анхны Instagram-аа харчихсан. Бүр амар шүү дээ юм шүү. Би чинь 12 онд Instagram бис юм уу? бэс юм аа. Бэс шүү ахаа. Би 2015 онд Instagram ашигладаг байсан юм байна. iPhone 4S байлаа. Retrika Америк. Retrika бол гоод байсан шүү дээ. Стич гэж тренд ирсэн шүү дээ. Нэг хэцүү анги дээр чинь нөгөө хай 5 6 жилээр тэр мэрийс чинь хай 5-ыг мэддэг ус ер нь бол тий. Тэгээ Instagram тийм өмнө байсан юм уу? Тий 2 Би бол 18 он. Тэг би бол 18 19. Одоо энэ TikTok гэдэг байгаа энэ чинь 2015 онд бас ашигласан байлаа. Анх Musical.ly гэдэг нэртэй бүр. Тэр юм уу? Musical.ly TikTok болсон байхгүй юу? Нэр өөрчлөө. Гэхдээ тэгвэл та чинь бүр Instagram-ийн уугын хэрэглэгчнэр юм биш тий баг. Ууган ч биш ээ. Ууган бүр 2010 Хоёулаа бүр Instagram 8 онд үсэйцнээр 9 онд Тэр явсан. Бүр аим хүрхэл өгдөөсөн. Тий анх одоо энийг одоо жоохон бордуу мортуулаа. Тийм шүү дээ. Тийм. энэ чи тийм өөр логод байгаа юм бэ? Үгүй мэдхээ үед бол мэдээ ашигладаг байсан байхгүй тэр үед. Тоо одоо ч эхлэхгүй юм чи яаж. Тэр Юу хэмээх вэ? Гэтэ ингээ бодсон нэг ер нь бол Instagram яаж хөтлөдөг талаар ингээ найз хүмүүс суралцаад. Тэгээ манай хүн бол гэдэг байхгүй. Чиний бүх стори яаж мэдрэмжгүй хүн үзэх боломжгүй байна шүү дээ. Би хамгийн ахаар таны Instagram follow-сыг гэр давуулж ирсэн юм тийм. Яг үнэнгээ хэлэх би зүгээр нууцаа хэлчих. Тэгээд ингээ миний ингээ Instagram 800-аас 1000 followerтай ингээ хичнээн ч нэгдсэн social тийм байсан ер нь бол тэгээд битэр нэг өндөр бит хоёр ингээд амьдралдаа яах вэ та ингээд би яаж follow нэгдийг талаар бодоод тэг чи ингээд зэдвэрийн сүн хэрүү сонирхож байгаа. Бит хоёр ингээд сториогоор хэрэгтэй. Тэгээд тэрнээс их ингээд ихсэн шүү. Гэ тэрнээ ч би таныг зүгээр л өөрийнхөө сторид меншнсэн байсан болохоор л энийг гисэн ч гэсэн. чиний хідэн дагчтай. Энэ шалахгүй. Нэг цог. Энэ хүн аваад даваа явцсан. Даваа явцсан яг харсан. Тэгээд зэдвэрийн харамсал нь ингээд follow тэргүй. Манай бодлооч нөгөө 21 аймагт тойрсон шүү дээ. Тий 21 аймагт 21 аймагт тойрсон. Битүүрийн слайд болгоны дор юм юу зэ. Instagram-ны Тэгээд нүдэн дээр Манай гамбилгийн хоолол явуулсан. Цаасан бэлсхэн үгүй тэнгуүч хотуудын ингээд стори төрж. Намайг төлөй хараа. Айгтай, илүү хөхтэй, илүү жинтэй, илүү замтай хаа. Маа гамбилгийн аюул чинь. Аа гой цангитин. Яа гой үнэтэй одоо имүүж болдог юм шүү. Яа гой үнэтэй хаа. Тэгээд намайг хэцүүдэсэн л та юм. Гэтэ ер нь захин ертөнцийн бол аюул хүчтэй болсон гэдэг бол ойлгосон. Яг 21 аймаг төрж байгаа ч гэсэн ойлгосон. Жишээ нь 12 дэх аймаг дээр явж явахад эхний аймаг дээр байсан. Юу 12 дэх аймаг дээр байсан хүүхэд та нөгөөдгөө ярих уу? Би анх удаа энэ юм хэлж байна. Юу яриад байгаа хэмжээнд юм болцсон л байлаа л дээ. Тэгээд одоо нэг хэсэг бол Facebook-ээр үерхий гэж гуйхаа болмод гэдэг. Яг тийм үе байсан юм уу? Байсан шүү дээ. Йоо Facebook-ээр үерхий гэж гойдог байсан. гоох асуудал дээр чи нэг юм асууж байгаа. Яг үндэ одоо яг та үерхий гэж яг гойд юм. Би гойж үзээ гойж гэсэн. Би одоо яг найзлуулж гойжсэн. Гойж ирсэн. Гойлгуулж ирсэн төөхөөсөө. Ингээд сошиал орчин дээр ч юм ерөөсөө хоёулаа үерхий гэдэг үг болцсон. Хизээч хэлж байгаа. Бүр хизээч үү? Гэтэл одоо л тэгдэг болчих. Зүгээр ингээл харьцаж байгаа л нэг хайраа болцсон. Дураараа энэ манай Монгол хүмүүсийг харьцаж байгаа л хайраа болгож байгаа юм уу шүү. Үгүй шүү. Чи тэгж хажуудаас попрууд явуучих. За одоо ингээд бүгд Instagram, Facebook-ийг ашиглаж юм. Twitter яагаад сонирхдаг юм? Ер нь өөрөө үзлээр хэлээ. Үзлээр чи ч баг Twitter чи юм. Twitter угаасаа би ерөөсөө огт ашиглаж байгаа. Хайган ч орог байхгүй. Тэгвэл Twitter руу зүгээр ингээд сөхөд үзчихэж байгаа шүү дээ. За яг уу айгуу гоё ухаалал юмнууд байл та. За тэрийг бол уншиж болно цаа ингээл. Заримдаа ингээд за бай гэхэд давхар тэрнийг ингээд оруулчих шүү дээ. Өөрөөсөө сарсан. Тэнгүүч голдуу Twitter-ийг хаана ашиглаж байна вэ? Бид нар Instagram ашиглаж байгаа шиг улс төр болгоны ихэнх тийм зүйлс чинь Twitter дээр өрнөдөг. За тэнгүүт Twitter дөнгөж нэгүүд таны дааж болох хүмүүс гэдэг нэг хүмүүсийг ингээд санал болгодог те. Тэд нар тэнгүүд ингээд дандаа улс төртэй холбогдолтой ингээд том хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань бусдыгаа мяалсан өнгө стагаар тэрийг ашигладаг. Мяалдаг гэдэг нь юм бол нөгөө хүмүүс рүүгээ хапи хардаг гэж хэлдэг. Тэнгүүд ч бодоод үзтээ бид нар Facebook дээр харах үзэхгүй гэл Instagram-аар орсон шиг Twitter рүү орохгүй болохгүй. Тийш.
Тэ энэ эндээс тэгсэн байна гэдэг мессежийг бид нар Twitter-ээс авдаг. За зарим ухаалаг зэрэгчүүд бол байдаг л. За аюул чухал асуучих. За. Ер нь бас дуусах гэж сүүлийн асуулт. Сүүлийнх нь ч гэсэн. За дуусах. Яагаад та нар Instagram ашигладаг? Яагаад? Яг одоо энэ асуултанд бодтой хариулт өгөө. Instagram ямар ч стрессгүй зөвхөн өөрийнхөө байж болох ганц зүйл гэх юм да. Facebook дээр одоо нэг пост бичлэгээ доор хэдэн мянган сөрөг коммент ирдэг байхгүй юу? За. Instagram дээр пост оруулахгүй, сторийн зураг хинтэй окей, пост бичихгүй шүү дээ. Зураг хэлгээд зөвхөн намайг дагдаг хүмүүс би яг хэнийг дагуулж дагахгүй бас өөр юм гэдэг. Facebook ч гэсэндээ тийм үстэй. Prince дээрээ тавиад найз хүмүүстэй хандхаар байлгаж болно ш. Тийм үзэх наач нагацаа хийчихлээ. Яагаад та Instagram ашигладаг? Чорос буцаа асуусан яагаад би шударгаар за би яг одоогийн Instagram-ын чин шударгаар явуулах. Зүгээр бусдын амьдрал шууд үрж авч хэлж шүү дээ. Миний жишээлбэл дагдаг хүмүүс бол ингээл story дээр бол яг чиг амьдралаа гэж өгүүлдэг хүмүүс. Тийм ер нь бол миний мэдгээр бас тэгээд миний яг Instagram шиг гол зарчим юм бол миний яг салбарынхан гэдэг байхгүй. Жишээлбэл за тэр подкаст нэмэлт хэлцээ тэр зарчмын хүмүүсийн амьдралын хэмээг нэгсэн тус харж байна гэсэн үг шүү дээ. Минийхээс хэр өөр жишээлбэл манай салбарынхаа илүү юм хийж үтэж бол тэрээс нэрхэн суралцсан гэж. Маглаг юу вэ? Яг Instagram шиг. Би бол бусдад нэг эргээр нөлөөлөх гэж л ашигладаг юм бол. Юм уу чи? Одоо яг хэмтэй нэгдүгээр гэх юм бол одоо манай үеийнх нь бүгдээр ашиглаж байгаа болохоор би ингээд ялцчих ашиглах хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол аюу амар санагдаад. Амар санагдаад тийм. Одоо хоёул би нэг гоё заяаг өгөх. За миний болохоор яг яагаад гэдэг юм бэ? Өөрийнхөө одоо дуртай хүмүүсийг гэж ярьж үлгэр жишээ авдаг тий. Мотивац авдаг яаж одоо урагшлахын тий ямар нэгэн тийм хийх хүсэл авах сонирхолтой хүмүүсийг нь бол би дагдаг. Одоо шинэ уран амин гэдэг мэдгүй тань уран жүжигчин амархуугийн ихнэр баггүй. Тэгээ тэрийг харахтаа би бол амар хүндэлдэг. Тийм учраас би тэнийг дагдаг. Тийм учраас тэр хүний л зөвхөн юмуд миний ньюсиг дээр одоо гүгдэг тий. Би тэр хүний л сториг үзэхэд надад амар урам авдаг. Тийм учраас би нэг Instagram-ыг ашигладаг. А дээрс бас өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэхийн сонирхол. Одоо шинэ би сая Бужог хэлсэн шүү дээ тий. Бужог хэлэх нь би Instagram-аар дөрөв одоо гадаадуудын тий Бужоо санаа байгаа тийм юмыг нь бол авах гэж дагаж хийх гэж тэгж нь бол Instagram-ыг ашигладаг тийм. Би шалтгаан олцсон. За олсон. Угаасаа 2013 онд даах нэг Tetris гэж гарч ирсэн шүү дээ. Тэр үед Tetris тоглох гэж тийм. Tetris тоглох гэж Facebook нээсэн байхгүй юу? Facebook ашиглах ухаанаа олохгүй. Тэгээд Tetris бол гэхдээ нэг хэсэг мөлий одсон юм. Тэрнээс хойш ерөнхийдөө Facebook-ыг буруу ашигласан гэж хэлэх юм уу? Тэгээд Instagram гарч ирэхэд за энэс ахуулаад ингээд зөв өөр ажиллаад суралцсан. Яа л гэсэн үг гэтэл Instagram буруу ашиглах юм яаж. Одоо чи request ирсэн болох нэг аваад тэгэл ингээл анх мэдгүй шүү дээ. Баахан постод гараад юм болгон дээр нь лайк дараад коммент хийл энтрийг баахан шеэрлээл. Яг одоо миний ингээл Facebook-ыг харангууд ингээл 2013 оноос хойш бүх ингээд хэн ч хэрэггүй чатмод байх жишээ устгаж чадахгүй бүр устгахаа барагдахаа бэлдсэн. Тэгэл ингээл заасан чог хэрэггүй болж байна. Би нэг юм асуу. Та нар Facebook-ийнхаа яг эхний нэрийг, анхны нэрийг санаж байна уу? Санаж. Юу байсан бэ? Орхоо Smile. Кавасаки Накамура. Миний класс гоё нэрээрээ л хэлсэн. Марлошка. Тийм нэртэй спела. Таних ямар байсан? Юу хэлээр яваад би. Тэсийг хэлчихлээ бүр. Юу яар юу чи тэр юу хийсэн? Би бол яг л стил нэрээрээ л байна. Чи зөв үгтэй. За чиний ямар байсан? Шүний яг. Одоо намайг мартаа. Миний Давстаа чихэр. Давстаа чихэр гэдэг нэр юм уу? Тийм би ингээд 2002 миний хоёр дахь Facebook байхгүй. Хамгийн ихний Facebook яагаад тийм мэдгүй ингээд пассвордаа мартсан ч юм уу. Тэгээд ихний Facebook дээр байсан нэр нь Давстаа чихэр гэж байсан. Одоо байдаг болов. Мадангуу нэр өгчээ. Өөрөө өөрчлөөд тэгээд байгаа юм бол өөрчлөлт орч чаддгүйгээр тийш гэдэг одоо яг гэж. Энэ нэгсэг бас Японы нэр амар модонд орсон тий. Кавасаки Накамура гэдэг. Би бол Марлошкагийн дараа Фужоки Мисаки гэдэг нэртэйсэн. Аним үздэг гэсэн юм уу? Тий, аним үздэг гэсэн. Аним үздэг гэсэн хүмүүс юм бол хэлдэг. За ингээд Z generation Z юу гэдэг чи нэг төвчлөгөө юу гэдэг чинь? Жинзи. Ямар generation-ний Z. Хятад үг шиг юм шүү. За ингээд Z үеийнхний бас төлөөллүүдтэй бүгдээрээ төлөөлөл ингээд
Ер нь Z үеийнхэн цахим ертөнцид ер нь Z үеийнхэн юу бодож сандаг? Ер нь Z үеийнхэн ямар хүмүүс вэ гэдэг талаар багч болтугай ярилцлаа. Тэгээд өнөөдөр ярилцахад бүгдээрээ гоё халуун илгэмсэг дотн байсанд бүгдээрэнд нь баярлалаа. Гэтэ Z үеийнхэн бол they usually friendly байгаасаа гэж бодож боосдаг. Тэгэхээр бүгдээрээ гоё хамтдаа байцгаая гэж нэг нэвтрүүлгээ дуусгая. За энэ ихлүүс дуусгая. Thank you.